гэртээ цагт Мөнхбаян гэдэг нэгэн баян авгаа амьдардаг байж. Панзан хунзуулж хөрөнгө мөнгө барагдаад ирэхийн үед түүнд харь оронд явж амьдрах нь дээр юм шиг санагдаад бодол дарагдав гинэ. Чадал бэр хүчээр цадаж явах хорвоод ядуу хоосон зовхон өнжүүд орцсон чанар биз бардам зан сатгалан гидсээр агсам явсан төрлөх гэртээ бэл алдаж ядранд ордвоос нарт орчлонд шившиг буюу гэсэн үг байдаг билээ. Тэгэхээр би энэ орон нутагт байж ядуу дорд гэж олны шившиг болж амьдрах хэрэг юу? Нүдэн балай чихэндүли харь оронд очиж тэнд яаж ч явсан яах вэ гэж боджээ. Ингээд Мөнхбаян хамгийн тогшлоо худалдан борлуулад харин эцэг өвгдөөс дамжин ирсэн ширмэн тухайгаа нутгийн нэгэн худалдаачныг үлдээгээд явлаа. Тэгээд олон жил харь оронд явж байгаад нутагтаа эргэж ирээд худалдаачнад очин тухайгаа авах гэтэл. Дүүмэн чамаг явсны дараа би тэр тухайгийн чинь ирээд олоогүй. Бодвол холгон зурм ичгсэн болов гэж худалдаачин хэлж гин. Тэгэхээр нэмэгтэй. Тэр тухайг үнэхээр зурм мэдчихсэн бол одоо яа гэх вэ? Хорвоо гэдэг ийм л болсон хой. ертөнцид мөнх зүйл байхгүй. Харин туухай алга болсон учрыг хүн болгон л мэдж байгаа. За, туухайч яах вэ? Би гол руу явж байна. Усанд орж хэрнээсээ сарлая. Та охиноо хамт надтай усанд оруулахаар явуулахгүй юм. Хүний ямиг худал өнө хэлж дээрэмдэж байгаадаа балмагтсан өнөө худалдаачин охиноо дуудан ирвэж. Охин минь энэ Мөнхбаян эгчтэйгээ гол руу явж усанд орчиход ир гэж хэлжээ. Сүжигт бишрэл эстэрсэн ч цочиж ичгэд тулгамдж сэтгэл бурууд хүндээж итгэл тохоох ёс байдаг гэсэн цэцүү үг байдаг билээ. Аавынхаа хүсэлтээр охин угаалгынхаа хэрэглийг авч усанд орохоор Мөнхбаяны хамт баяр хөөр болон явжээ. Гол дээр очиод Мөнхбаян охиныг усанд оруулсны дараа ойролцоох нэгэн агуйд оруулж наанаас нь таглан түгжиж орхиод твцэн сандарсан шинжтэй гүйж дэвцэн ирж аахлан зогсоход худалдаач нь түүнийг ганцаар ирснийг хараад "Авгай минь хамт явсан охин минь яасан бэ?" гэж сандран асуув. Тэгтэл Мөнхбаян "За худалдаачингүй охины чинь усанд орж байтал нэг хацаг ирээд шүүрч аваад нисээд явчлаа. Гэтэл худалдаачин ууртагаар хар худалч минь насвыг гүйтсэн том охиныг шүүрэн нисдэг харцаг гэж хаана байх вүлээ? Охиныг минь одоохон авчрахгүй бол би хаанд очиж зараг мэдүүлнэ гэж хэлжээ. Тэгэхээр Мөнхбаян "Үнэн үг шүү худалдаачингүй. Ганц охины чинь харцаг шүүрээд нисэх байтугай хитэн пүүгийн ширмэн туухайг хулган идчихдэг үсттэй. Одоо хорвоо гэдэг чинь ийм болж тээ. Чиний ганц охин харамсалтай байгаа бол надад ч гэсэн муу ширмэн туухай минь харамсалтай л байна шүү дээ." Тэгээд худалдаач засаг идсэн минь. Энэ муу юм охиныг минь үгүй хийлээ. Түүнийг яллан цээрлүүлэх түн гэж хашаахад ордны шүүгч сайн хэмэгтэйг худалдаачны хүүхдийг даруй гаргаж өгөх зарлиг болгов. Тэгэхээр Мөнхбаян "За засаг минь би яах вүлээ? Хоёр нүдээр харсаар байтал тэнгэрийн мандлаас нэг хацаг шууган орж ирээд эдний охиныг шүүрээд ниссэн. Чи битгий худал донгос хацаг шуу хүүхэд яаж дааж нисэх вүлээ гэв. Худалдаачны хэлхийг сонсоод Мөнхбаян Үннийг яллагч ухаанд түшмэл минь ээ. Өчүүхэн миний үгийг сонсооч. Миний хитэн пүүгийн ширмэн туухайг газраар мөлхөгч нэгмүү хулган идчихдэг юм бол бяцхан охиныг агаараар дүүлгч харцаг шонхор яагаад даагаад нисч болохгүй гэж хэлтэл шүүгч гайхан "Эгч минь та юу ярина вэ? Наад үгнийхээ учрыг ойлгохдоор яриач" гэлээ. Мөнхбаян хэрэг явдлыг эхнээс нь аваад дуустал нь үнэн мөннөөр нь тодорхой гэгч нь ярьжээ. Ордны шүүгч заргийн учрыг ойлгож нэгэнд нь туухайг, нөгөөд нь охиныг гарган өгөх зарлиг буулгав. Ингээд нэг нь туухайгаа авч нөгөө нь охиноо дагуулan гэртээ харьсан гэдгээ. Охин хоёрын үлгэрийг ярьж өгье.
ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын зохиосон үлгэрүүд дуусах гэж үвэ. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Vihine sudre mchada